Өглөөний мэнд үзэгчдээ сайхан амарсан уу? Өнөөдөр би та бүхэнд Монгол Улсын ядуурлын дүр төрх 2018 оны судалгааны талаар зарим тоо мэдээллүүдийг бэлтгэсэн болно. За Монгол Улс ядуурлын дүр төрх 2018 судалгааны үр дүнг сая 6 сард зарласан байгаа. Ядуурлаг хэрхэн яаж тооцдог юм бэ? 2 жил тутамдаа Дэлхийн банктай хамтран ядуурлыг тооцдог байгаа. Энэ нь манай өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаан дээр суурилж бодогддог байна. Монгол Улс 2018 оны хувьд 3.2 сая хүн амтай. За үүнээс ядуу хүн ам 904.9 мянга гэж тооцоолол гарсан байна. За ядуурлын хувь 28.4%. За хэрвээ ядуурлалд өртсөн 28.4% байна гэж үзэх юм бол мэдээж ядуу бус хүн ам нь 71.6%-ийг эзлэж байна гэж харж болох юм. Ядуурлыг тооцохдоо хэрхэн яаж тооцдог юм бэ гэвэл ядуурлын шугам татагддаг байна тийм ээ. Тухайн өрхүүдийн хэрэглэн дээр нь суурилж тодорхой хүний эрүүл мэнд идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй хоол, тэжээл, шаардлагатай бараа үйлчилгээ болоо тухайн хэрэгцээнд нь тусгасан нэг хүний сарын хамгийн бага зардлыг тооцох нь ядуурлын шугам гэж ярьдаг байна. 2018 оны хувьд тухайн хамгийн наад захын хэрэгцээг хангах хамгийн бага зардал нь 166,580 төгрөгөөр бодогдсон байна. За тэгвэл хэрв тухайн хүний сарын хэрэглээ нь энэ ядуурлын шугамаас бага буюу доогор байх юм бол тухайн хүнийг ядуурлалд өртсөн ядуу гэж тооцдог байна. 2018 онд 3.2 сая хүний 28.4% нь буюу 905 мянган хүн ойролцоогоор ядуу гэж тооцож байна. За энэ нь 2016 оноос хойш хүн амын өсөлтийг бас тооцоолоод үзэх юм бол ядуурлаас ойролцоо 39 мянган хүн гарсан байна гэсэн тооцооллыг гаргасан болно. Нэг хүнд ногдох хэрэглээний тархалтыг авч үзэх юм бол дундаж хэрэглээ нь 279 мянган төгрөг байна тийм ээ. За тэгвэл ядуурлын шугам нь 166.5 мянган төгрөгөөр татагдсан бол энэ ядуурлын шугамын ойр хавцаа маш их өндөр төвлөрөл байгааг энэ слайдаас харж болж байна. Тэгэхээр энэ нь өөрөө юуг илэрхийлж байна вэ гэхээр эдийн засгийн баг зэрэг ямар нэгэн өөрчлөлт нь эерэг байна уу, сөрөг байна уу маш олон хүнийг эсвэл ядуурлаас гаргах, эсвэл ядуурлын шугамны доогоор эргээд буцаж гулсан орох энэ эмзэг байдлыг харуулж байна гэсэн үг. Ядуурлын түвшин буурсан ч олон хүн ядуурлын шугамаас дөнгөж дээгүрх түвшинд байна. 18 оны ядуурлын шугамыг 25%-аар нэмэгдүүлж үзэх юм бол түүн дотроо 475 мянган хүн буюу нийт хүн амын 14.9% нь маш ойролцоо ядуурлалд өртөхөд маш эмзэг байна гэдгийг харуулж байна. Эдгээр хүмүүсийг ядуурлалд ойрхон альва сөрөг хямрал, эдийн засаг, үн, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт эрсдэл үүсгэхэд эргээд ядуурл руу маш амархан эргэж гулсах эрсдэлтэй гэдгийг харуулж байна. За 2016 онд ядуурлын шугамнаас доогуур хүн амын 29.6% нь байсан бол 2018 онд 28.4% болж бага зэргийн эрэг өөрчлөлт орсон байна гэдгийг харуулж болох юм. Ядуурлын түвшинг хот суурин газартай харьцуулахад хөдөөд өндөр байгаа юм. За 30.8% нь бол 30.8% хөдөөд, харин хот суурин газарт 27.2%. Ядуурлын өөрчлөлтийг хот хөдөөгөр нь авч үзэх юм бол 2012 онд 12.1 пунктын зөрүүтэй байсан. Харин энэ нь 2018 онд 3.6 пункт болж хоорондоо бол тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн зөрүү нь бол багассан байна гэдгийг харж болох юм. За нийт хүн амын 66% нь хотод амьдарч байгаагаас 10 ядуу хүн тутмын 6 нь хот суурин газарт амьдарч байгаа юм байна. Тэгэхээр нийт ядуучуудын 62.5% нь хотод амьдарч байна гэсэн судалгаа байна. Ялангуяа Улаанбаатар хотод нийт ядуучуудын 42% нь төвлөрсөн байна гэдгийг энэ дараагийн слайдаас харуулж байна. Ядуурлын хамралтын хүрээ нь улсын дунд чинь 28.4% байгаа бол аймагуудын хувьд энэ хэрхэн яаж тархалтанд байгаа юм бэ гэдгийг энэ слайдаас харуулж байна. За хамгийн бага ядуурлын хувьтай аймаг нь Өмнө Говь аймаг буюу 11.8% байна. За Төв, Дунд Говь, Дорн Говь, Баян Үлгий, Орхон, Хөвсгөл, Завхан, Улаанбаатар зэрэг аймаг болон Улаанбаатар хот улсын дунджаас доогуур ядуурлын түвшинтэй байгааг энэ слайдаас харж болох юм.
Тэгвэл Баян хонгор, Увс, Сүхбаатар, Дархан уул, Сэлэнг, Өвөр хангай, Булган, Хинти, Архангай, Ховд, Дорнод, Говь Алтай, Говь Сөмбөр аймагуд улсын дунджаас дээгүүр ядуурлын түвшинтэй байна. Манай 21 аймгийн хувьд Улаанбаатарыг одоо авч үзэх юм бол хамгийн бага ядуурлын хувьтай Өмнө Говь аймаг 11.8%, харин хамгийн өндөр нь бол Говь Сөмбөр аймаг 51.8%тай гэж одоо судалгааны дүн гарсан байна. Тэгвэл үүнийг ядуу хүн амын тоогоор нь илэрхийлэх юм бол ямар дүр зураг харагдах вэ? Хамгийн бага ядуу хүн амтай аймаг одоо Өмнө Говь аймаг тийм ээ 7.8 мянган ядуу хүн одоо Өмнө Говь аймагт байна гэсэн тооцоол гарсан бол дараагийнх нь Говь Сөмбөр аймагт 8.2 мянган ядуу хүн, хамгийн олон нь Улаанбаатар хотод 378.2 мянган ядуу хүн оршин сууж байгаа юм байна. Энэ нь эргээд одоо улсын дундаж хот хөдөө бүс суурьшлаар нь мэдээллүүдийг гаргадаг байгаа. Энэхүү слайдаас 2010, 2012, 2014, 2016, 2018 оны хувьд хэрхэн яаж одоо өөрчлөгдсөн юм бэ гэдгийг харуулсан болно. 2010 онд улсын дунджаар нийт ядууралд өртсөн хүн амын хувь 38.8% байсан бол 2018 оны хувьд 10 пунктээр буурч одоо 28.4% болсон байна. Хотын ядуурал нь 33.2% 2010 онд байсан бол энэ нь тодорхой хэмжээнд буурч одоо 8 жилийн хугацаанд 2018 онд хотын 27.2% нь ядууралд өртсөн. Харин хөдөөгийн 2010 онд 49% нь ядууралд өртсөн гэж байсан бол 2018 оны хувьд хөдөөгийн хүн амын 30.8% нь ядууралд одоо өртсөн буюу ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй байна гэсэн судалгааны дүнг та бүхэнд харуулж байна. Илүү гүнзгийрүүлсэн мэдээллүүдийг, учир шалтгааныг тайлбарласан мэдээллүүдийг бид 10 сард бас Дэлхийн банктай хамтран зарлах болно.